Амар мэндэ амгалан сайн байна уу? Төвазын зэжин дээр олон зуун жилийн турш нүүдлийн аж ахуй эрхлэн ирсэн монголчуудын ан ав, аян дан, нүүдэл судал, унлаг ачлаг, шуудан харилцаа гээд адууг өргөнөөр ашиглаж ирсэн тэдний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж ариун баялаг адууны өв соёлыг бүтээхийн сацуу хүлэг морин эр хүний үнэнч нөхөр молор эрдэнэ хэмээн дээдлэн ирж монголчууд эр хүн мориныхоо толгойг ташуураа цохиж өшгөлөхөд эр хүний хиймэрсүүлд нь доройтдаг хэмээн ярьдаг үлээ. Адууны салхи агтны тоосонд өдөр бүр орж тэндээ амьдарч тэндээ аж төрж би хөх толбод Монгол гэдгээ мэдэрч морин дэлэн дээр амьдралын харгуугаа нэхэж яваа монгол залуусынхаа адуу дагсан өвсөлийг түгээн дэлгэрүүлдэг Монгол адуучин тэмцээн хүн мандлын дэнжидээр зохион байгуулагдсан нийслэлийн аврагчлал адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн хүргэж байна. Мордны соёл бол монголчуудын хувьд төв дэлхийн олон үндэснээс ялгарах цорын ганц хөх тэнгэрийн дамг үлээ. Мордны соёлоо дээдлэгч түмэн олныхаа мэлмийг милааж адуучин залуусынхаа эрдэм чадал ухааныг шалгасан адуучин тэмцээнийг дэмжин ажилласан нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар дарагт баярлсан тулснаа илэрхийлье. Ярав галдарт их орноо ялтаас ялтад дэвшүүлж ялгуусан тугаа мандуулахдаа ямагт бид морьтойгоо явсан Монгол морины чадал хэмжээшгүй их байдаг үлээ. Нийслэлийн аврагчлал адуучин тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн 39 адуучин залуусын эд тав эдрийн жахвага сарин өршөлдсөн Монгол адуучин тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Мэндийг өргөн дэвшүүлье. Монголын үндэсний спортын хорооны нэг холбоо болох Монголын адуучдын холбоо маань санаачлан зохион байгуулж Улаанбаатар хотын засаг дарга Нямбаатар түүний хамт олон дэмжиж ажиллаж байгаа нийслэлийн авраг шалгаруулах адуучин залуучуудын тэмцээн ийхүү эхэлж байна. Энэхүү тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулах санаачлан ажилласан Монголын адуучдын холбооны тэргүүн мөнх баяр дүүдээ өндөр амжилт хүсье. Хамтран ажиллаж байгаа дэмжиж байгаа нийслэл дүүргийн засаг даргын хамгийн газрын хамт олонд гүн талархал илэрхийлье. Долтын шүлэг хандын хөгжим хангал зэрддэг. Та бүхэнтэйгээ хамтран дуулъя. Энд хүрсэн бүх хүмүүстээ аж аргалыг өрөөе. Хамтдуулъя. Энэ хайрга хүмүүс өршөө орчё. Замын сонсъё. Ямар сайхан харагдаж байна. Бүгдээрээ нэг сайхан хамтдаа хүсье. Сүүлдээ батман хамтдуулъя. Баярлалаа. Арсан хурчин чавхадас амьд чатарсан домоо
төр리 손대 가로내줬음도 아르고 도대가 근데 걸어줬음 이마 나도 나 믿는 줄 알 줄은 안 마음인데 하루 숨도록 가가 성도 지승 굴리네 이마 숑하이 고무슨 사진 그리도 고르네 으스르 정리 가 선선만 고래 찾고 믿네 무슨 코스도 더군다 댄소대 개색승 여러도 모르긴 서들타 내키긴 터시고 나가사 손손에 걸터 저스니 놓다 담아 선선내 즉가 셀레 에트네도 더요 세세 너무나 믿는 줄 알 줄 없음 안 먹으면 나로 숨도록 해가 상도 실승 후르미네 기와 정하고 무슨 사진 글도 호르미네 베스트를 정리가 선선만 돌아 찾고 후르미네 Мөнх тэнгэрийн доор миний орон Модар эрдэнийн химэр таюмаа Морин хорин аялгуу эгшгэлээд Монгол түмний баяр баясгаланхоо Хурмстаас заяасан далахын хурдууд Хүмүүний химэр хорсон эрдэнэ Төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа Түүх домогтой морьтон заяа Сайтыг түүхтэй өвгөдийн алтан цулбуур Цагаан сүлдэн тогны онгодууд Эрийн хурван наадмын бахархаа Эрми хурдан шандас хүлээхөө Хурмстаас заяасан далахын хурдууд Хүмүүний химэр торсон эрдэнэ Төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа Түүхт домогтой морьтон заяа За манай сая Ганбат ах маань Монгол улсын авраг адуучин боллоо. 1998 онд үндэсний 2 дугаар наадамд төрүүлж ирсэн. Улсын авраг шалралт адуучин тэмцээнд 2 удаа хүрээлэн медаль хүртэж ирсэн. Нийтдээ 3 медаль авч ирсэн. Анаг ах буюу Ганбат ах маань Монгол улсын авраг адуучин боллоо. Баяр хүргэе. За мөн дээрээс нь Ховд аймгийн Буян сумын Харьяат, Дорнод аймгийн Матан сумд ажиллаж амьдардаг. Одоо бол Төв аймгийн Сэргэлэн сумдас Мориуяд. Зайга аймгийн алдар туяач Монгол улсын авраг адуучин Нямдэржин Одгэрэл авраг адуучин энэ спортын мастер зулын гэсэн юм аа. 2013 онд 17 настай хүүхэд улсын авраг шалралт адуучин тэмцээнд яг энэ хөөдлөөр энэ бенжи дээрээс хөрөл медаль хүртэж ирсэн. За 2017 оноос улсын аврагаас хөрөл медальтай 2022 оны үндэсний 7 дугаар наадамд уурганы төрөлд 2 дугаар байшилгаар ирсэн Нямдэржин Одгэрэл авраг адуучин спортын мастер болж байна. Баяр хүргэе. За тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж тэмцээн маань хөтөлбөрүүлсэн байна. За эхний 3 адуучин залуу гарч ирж байна. За өнөөдөр нийслэлийн авраг шалралт адуучин тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн 39 адуучин залуучууд эдхав эдрийн жохоо сорин өрсөлдөж аврагаан тодруулагч байна. Өнөөдөр тэмцээн авралдаа маань шагнал өндөртэй сайхан тэмцээн авралдаан зохион байгуулагдсан. За баруун гарт талаас хүрмэр цэнхэр хүрмтэй гарч ирсэн адуучин бол өгөөдөө хааны торгон зэрэг за тэр дундаа Монголын шигшүүн мордыг ус бэлдэж ирсэн Адуун цэг буюу одоогийн Дундгой аймгийн Адаацэг сумын аймгийн сайн малчин Монголын үндэсний олон нийтийн арууд телевизийн Алтан төлөгийн эзэн Шагдар сүрэнгийн Цэрэм-бат гарч ирсэн байна. Дунд талд Зээрдмэр Улаан дээлтэй гарч ирсэн адуучин бол Хан ул дүүргийн арайд 2024 оны дүүргийн авраг шалралт адуучин тэмцээнд тусгай байр шилгарсан Ганбаатарын Мегмар сүрэн Шаргалзан морьтой гарч ирсэн адуучин бол Хан ул дүүргийн Жаргал сайхны Улаанбат гарч ирсэн байна.
За дүүргийн авраг шилрүүл адуучин дэмжээндээ 4-р шалгарч ирсэн адуучаа. Захны адуучин Адуун цэг буюу одоогийн Дундгамын Адаацэг сумын Шагдар сүрэнгийн Цэрэнбат гарч иж байна. Саурын уургийн мартагаа ирсэн. За дашуура шүүрсэн шүүрэ жоохон морины явдал алдаад уургаж өрөөд авсан. За аймгийн авраг шилрүүл адуучин дэмжээндээ 2 хүрэл медаль 1 удаа тусгай байр шалгарч ирсэн. Сумын авраг шилрүүл адуучин дэмжээндээ мөнгө хүрэл медаль хүртэж ирсэн Шагдар сүрэнгийн Цэрэнбат авраг адуучин гарч ирсэн. За үндэсний бүхээр барилдаг аймгийн эчин зултай За аймгийн сайн малчин Монголын үндэсний олон нийтийн хараад телевизийн алтан төлөлийн эзэн доочин за уургад шүүрэн дээр 6 оноотойгоо морьтой шүргэн дээр алдчихсан 2 мөр гарч ирсэн. За хошуулдаад алдаж байна да. За хангал дүүргийн арай дүүргийн авраг шилрүүл адуучин дэмжээндээ 4-р шалгарч ирсэн Жаргал сайхны Улаанбаат гарч ирсэн. Уурга шүүрэх стам байгаа. За уурган дээр алдаж байна. За уурган дээр уургын морь жоохон явдал алдсан байх шүү. За өөрөө одоо хэдэрхий биеэрээ савсан болоо да. Замартай шүргэн дээр нь 5 адуу гарч ирсэн. Орой явуулаад хонгор отрыг ургалсан болооч дутаж байна. Уг нь хээр мөр бол одоо сайхан явдаг мөр байна штэ. За хан уул дүүргийн адуучин Ганбаатарын мегамар сүрэн гарч ирсэн. За дашуурн дээр хий тонгоогоо дашуур алдаж байгаа юм байна. Уурга харин шүүрээд авсан. За нэг 3 оноотой боллоо. За дашуурн дээр жоохон тооцоол алдаж. За дашуура шүүрсэн бол одоо бүхэл оноогоо авах байлаа. За дүүргийн авраг шилрүүл адуучин дэмжээндээ тусгай байр шалгарч ирсэн адуучаа. За хан уул дүүргийн адуучдын холбоон дэргүүн Монгол улсын авраг адуучин Ганбат ажилдаг. За хан уул дүүргийн адуучдын холбооных бас хамтран зохион байгуулж байгаа. Замартай шүрэн дээр сайхан шургуулад бүхэл оноогоо авсан. За уургад шүүрэн дээр 3 оноотой морьтой шүргэн дээр 9 оноотой нийтдээ 12 оноотой болж байгаа юм байна. За хан уул дүүрэг маань 2 жил дараалан дүүргийн авраг шилрүүл адуучин дэмжээний зохион байгуулаад байгаа дүүрэг. За явган шүргэн дээр дүүрэг оноо бол 21 оноотой болно. 2 мөр гарч ирсэн. За одоо дутаж явах юм аа. За дараагийн шилдэг 3 адуучин золио гарч иж байна. За Өмнөгөө аймаг Булган Дорнод аймгийн шилдэг 3 адуучин золио гарч ирж байна. За баруун гарт талаас хадан хүзүүвчтэй холомортой гарч ирсэн адуучин бол Өмнөгөө аймгийн хан хонгор сумын аймгийн авраг адуучин Баточрын мөнгө хамгаалan. За дунд талд хонгор алаг морьтой гарч ирсэн адуучин бол Булган аймгийн Бүрэн хангай сумын яриад Монгол улсын авраг адуучин спортын мастер Намсрын даваа дэрж авраг адуучин хээр морьтой гарч ирсэн адуучин бол Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын яриад Сумын авраг адуучин Чулуунбаатарын Батэрдэн авраг нар гарч иж байна. За өнөөдөр тэмцээн уралдаан за хувийн стандарттай, уурганы стандарттай, буулгын стандарттай тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа. За талбай дээр 12 шүүгч зогсон бас ажиллаж байна. За Монголын адуучдын холбооныхаа дөрвийн дагуу тэмцээн уралдаан маань ямар нэгэн ил маргаангүй бас зохион байгуулагдсан. За хатан үзүүчтэй хулмартай гарч ирсэн адуучин бол Өмнөгөө аймгийн Хаангор сумын аймгийн авраг адуучин Баточрын мөнгө хамгаалan гарч ирсэн. За сумын авраг шилрүүл адуучин дэмжээндээ 5 удаа, аймгийн авраг шилрүүл адуучин дэмжээндээ 2 удаа мөнгөн медаль хүртэж ирсэн авраг адуучин Дашуур уурга сайхан шүүрээд авсан. За энэ уургын хулмарч нэ 23 настай морих шүү. За энэ сайн уургын морь гэж ил одоо энийг хэлэндэ. За Өмнөгөө аймгийн адуучдын холбоон дэргүүн Цэрэн нормын анх 2 дэргүүтэй. Өмнөгөө аймгийн адуучдын холбооныхоос жил болгон сумын авраг аймгийн авраг шилрүүл адуучин дэмжээрээс тогтмол зохион байгуулж байгаа аймаг. За залуучууд нэгдэж нийлээд мөнгө хамгаалангаа өнөөдөр нийслэлийн авраг шилрүүл адуучин дэмжээндээ сорж байна. За сумын авраг шилрүүл адуучин дэмжээнд 5 удаа төрүүлнэ гэдэг чинь бас л сайн адуучдын шинж. За ер нь хоол ойрын шургуу дэмжээ, бооцоо шургуу дэмжээнд олон төрүүлсэн авраг адуучаа. За 2 3 алхам, за эсвэл буула нэг орооссон болж ирнэ. Ухаарай байла. За Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын авраг адуучин Чулуунбаатарын Батэрдэн авраг адуучин гарч ирсэн. За дашуура шүүрсэн, дашууртайгаар уурга шүүрсэн болож дашуура алдаад уурга шүүрээд авах юм аа. За дашуура нөгөө гартаа сэлэхгүй дээ. За уурга шүүрч явахдаа дашуура алдаж явах юм. За ер нь одоо дөрмийн дагуу дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгэх. За дашуура аваад дашуурын шүүгчтэй авч өгнө гэж байгаа штэ. За тэр энэ дээр уурга шүүрэхдээ дашуура алдчихж байгаа маа. За нэг 3 минуттай болсон. Замартай шүргэн дээр 3 мөр гарч ирсэн. За хээр мэрийг шургуулад аваад үлдсэн. Ханаруулж ирээд уурга дэвээд авах юм аа бас л. За 3 онон дээр дүүрэн зогсоё. За эсвэл одоо дүүрэн сарын харъяа л гэж байгаа штэ. За ингээ ханаруулж ирээд уурга мутлах юм бол одоо шууд 2 оноо. 3 шүүгчийн 6 оноотой болж байгаа. За Хөлбөмбөр сумынхаа адуучдын холбоон дэргүүнийгээс шийдэг 2022 онд аймгийн авраг шилрүүл адуучин дэмжээнэ. Сүрэн гарлагийн хос хоёр аврагтай нийлж аймгийн авраг шилрүүл адуучин дэмжээнэ.
Хөдөнбөр сум дээр амжилттай зохион байгуулж ирсэн атуучин. За саяхан аймгийн бүсийн аврагч шидрүүд атуучин нэмзэндээ 4-р шалгарч ирсэн болоо да. Тэг харагдаж байна. За явган шугуун дээр 3 мөр гарч ирсэн бас л дутаад тэмцээн өндөрлөж байна. За Булган аймгийн Бүргэнгээ сумаар Монгол улсын аврагч атуучин спортын мастер Намсайн даваадэрж аврагч атуучин гарч ирсэн. За 2014 оноос ахгүйл улсын аврагч шидрүүд атуучин нэмзэрээс медаль авч улсын аврагч атуучин болсон атуучаа. За 2014 онд аймгийн аврагч шидрүүд атуучин дэмжээндээ төрүүлсэн. За 2014 оны их наадамд уурганы төрөлд төрүүлж байсан. За 2015 онд Монгол улсын аврагч шидрүүд атуучин дэмжээнд уурганы төрөлд бас тэргүүн байр шалгарч ирсэн. За 2015 онд аймгийн аврагч шидрүүд атуучин дэмжээндээ Амны хангал сургалтаа бас төрүүлж ирсэн. За 2024 оны Булган аймгийн урдлын бүсийн аврагч атуучин болсон. За аврагын аврагал байдгийг харуулж байгаа аврагч атуучаа. За Булган аймгийн атуучдын холбооныхан маань Монгол улсын аврагч атуучнаа урилгаар оролцуулж байгаа. Шадарган мөрөн атуучин залуу гарч иж байна. Саварангар талаас бармартай гарч ирсэн атуучин бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын аймгийн аврагч атуучин Лавсүргийн манлаа жаргал аврагч атуучин. За Хонгор алаг мартай гарч ирсэн атуучин бол Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын яриад Хинтээ аймгийн Баруун бүсийн аврагч атуучин Даржүрийн сумын сүх аврагч атуучин. Садарган атуучин Говьлтай аймгийн Баян улс сумын Пүүсийн говь хөрөнгийн талаар нутагладаг Дашхүүгийн Чойжин зүрэн нар гарч иж байна. За 21 аймаг 9 дүүргийн шилдэг атуучин залууч гарч иж байгаа. За энэ одоо 39 атуучин залуучдаас өөлн гэх юм бол одоо өөлхийн аргагүй шилдэгүүд ирж оролцож байгаа. За Хүүсийн говь хөрөнгийн талаар нутагладаг хүрэн хамбан дээлтэй хүний сайнтай нөхөрлөдөг хүлгийн сайныг ундаг Дашхүүгийн Чойжин зүрэн аврагч атуучин гарч ирсэн. За дашуура шүрэд уургаа шүүрэхтэй дашуура алдаад нэг 3 минуттай болж байна. За дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгэнэ гэж байгаа штэ. За ингээ шууд дашуура тавиад уургаа шүүрэх юм бол дашуура алдсан дооцноо л гэдэг одоо жилийн өмнөөс одоо яриад байгаа. За Чойжин сүрэнгийн аав нь сумын алдарт бай Дашхүү гэж одоо сайхан хүн байсан. Чойжин сүрэнгийн хувьд бол морин өртөө төрүүлж байсан. За 2 мөр гүйлгсэн штэ. Тэрний одоо голом дээрийн эзэн атуучин. За Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын аймгийн аврагч атуучин Лавсүргийн манлаа жаргал аврагч атуучин гарч ирсэн. За аймгийн аврагч шидрүүд атуучин дэмжээндээ төрүүлж ирсэн. Дашуура шүүрсэн боловч морь хөл алдаад гараа авчиж байна. За ингээд ууруу дашуурн дээр гэнэлж чамаа. За 2024 оны Монгол улсын аврагч шидрүүд атуучин дэмжээний уурганы төрөлд 3-р шалгарсан штэ атууч маань. За 2 төрөлдөө оролцоод оноо авч чадсангүй. За уургын морь явуулсан. Дагуулад 2-3 гიშгүүлээд шургуулсан боловч арай жоохон зөрөөд алдаж байна. За Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын яриад Хинтээ аймгийн Баруун бүсийн аврагч атуучин Даржүрийн сумын сүх аврагч атуучин гарч ирсэн. За сумын аврагч шидрүүд атуучин дэмжээндээ 2-3 дугаар шалгарж ирсэн. За аймгийн аврагч шидрүүд атуучин дэмжээндээ 2024 он 5 дугаар шалгарсан. За асал сайн байгаа 90 дээрээ л байгаа атуучин дашуур ургыг одоо сайхан шүүрээд авсан. За Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын атуучтай холбоон дэргүүн Баян дүүрэн дэргүүн сумын сүхийг бэлдээд нийслэлийн аврагч шидрүүд атуучин дэмжээнд оролцож байна. За хан Хинтээ нутаг бол одоо сайн урагчдын өлгийн нутаг. Олон сайн аврагууд байгаа. За сумын сүхтэй бас итгэл хүлээлгсэн. За мартай шугамд 3 мөр гарч ирсэн аваад үлдсэн. За 2-6 оноотой болж байгаа юм байна. За уурууд шууран дээр 9 оноотой 15 оноотой болж байна. За өвөн аймгийн алдарт байж Монгол улсын авраг малчин Намсраа Жув гэж одоо сайхан хүн байсан. За ер нь удам залгаж аваад атуучин. За явган шугам дээр дүүрэн байгаа бол 24 оноотой болоод асарна. За 3 атуу гарч ирсэн уурлаад аваад болцсон хүрэн азрыг. За 3-9 оноотой. За 24 оноотой болоод асарж шүү. За хажуу талаас аймгийн авраг атуучин Мөнхөрлийн болцох авраг атуучин маш шахаж өгсөн юм байна штэ. За аймгийн аврагч шидрүүд атуучин дэмжээндээ 2 удаа мөнгөн медаль үрдчихсэн, 1 удаа хүрээлэн медаль. За их урт 9 атуучин дэмжээнд тэргүүн байр шилгарж ирсэн Мөнхөрлийн болцох авраг атуучин маань шахаж өгсөн байна. За Хинтээ аймгийн Баян мөнх сумна цагаан сарын шинийн нэгний нэвтрүүлэг болсон. За тэргүү дэмжээнд бас төрүүлж. За ер нь ямархуу атуучин бэ гэдгээр нь харуулсан. За дараагийн 3 аймаг. За 3 шилдэг атуучин залуу гарч иж байна. За Баруун гарт талаас Бормортой гарч ирсэн атуучин бол Дорногов аймгийн Айраг сумаар Монгол улсын авраг атуучин Төвшин жаргалын Төвшин эрдэнэ авраг атуучин. За дунд талд Хээрмөртэй гарч ирсэн атуучин бол Баян Үлгийн аймгийн Ариат Иргааз гараад ирж байна. За Гадан үзүүвчээ Хүрмөртэй гарч ирсэн атуучин бол Аранга аймгийн Гашаад сумаар аймгийн авраг атуучин Баттуулгын Сундуу Жовнаар гарч ирж байна. За олон түмэн Монгол улсын авраг атуучин Төвшин жаргалын Төвшин эрдэнэ аврагыг ирнэ дээшээ үзэх болов гэсэн горилготой хүмүүс их ярьж ирсэн шүү.
аймгийн авраг шидрал адуучин дэмжээнд 2 удаа мөнгөн медаль, 1 удаа тэргүүн байр шилгарсан. За улсын авраг шидрал адуучин дэмжээнд уурганы төрөлд 2 удаа төрүүлээд байгаа авраг адуучин аймагтай 90 байр 1 дээр, улсад 90 байр 9 дээр ирэмлэгч байгаа адуучаа. Заранга аймгийн Ашаа цөмрөд аймгийн авраг адуучин Баттулгын Сундуужов авраг адуучин гарч ирсэн. За өөрийнхөө хатан үзүүчтэй хүрмэртэй гарч ирсэн. За дашуура шүүрээд авсан дашуура шүүрээд моржогон ханарсан. За ханарж орж ирээд уурга үзүүр дөрвөн шүүрээд авлаа. За 2-2 6 оноотой. За морьтой явган шургуун дээрээс оноогоо нөхөөлгүй дээ. За морьтой шургуунд 2 морь гарч ирсэн. Зөв талаас шургуулсан аваад улцсан өөрөө унаад уурга алдаж явах юм аа. За аймгийн авраг шидрал адуучин дэмжээнд 1 удаа мөнгөн медаль. Сумын авраг шидрал адуучин дэмжээнд төрүүлж байсан. За өнгөрсөн жил нүүдэлчин фестивалд 6 дугаар байр. За өнгөрсөн жил аймгийн авраг шидрал адуучин дэмжээнд бас л 6 дугаар байр шилгарж ирсэн адуучин. За явган шургуун дээр нь хээр алгамар гарч ирсэн. За өөр дагаад та шургуулсан хушуулдаж алдаад. За ингээ Баттулгын Сундуужов авраг маань 6 оноотой дэмжээр өндөрлөж байна. За ир хэтэргийн ер нь хаширлаа шүү. За ир нарийн нэндэн шургуулагч байснаа хушуулдаж байна. За зүрх алдна гэж бол байхгүй. За өнөөдрийн адуу бол одоо сайхан шургасан. За өнөөдрийн уурын шүүгчээр Сэлэн аймгийн Ушаа цамраа сумын авраг адууч Гүнтвийн адиа хүү. За дашуурн дээр Увс аймгийн Малчин сумын яриад Өлзийгэн Батцэрэг нар ажилласан. За уурганы үзүүр дээр Төв аймгийн Батцөмөр сумын адуучтай холбооноргоо Баян жаргал ажилласан. Баян үлгийн аймгийн харьяат Иргааш гарч ирсэн. Хэрмэртэй. За дашуура аваа татгаад алдаж байгаа маань. Уургаан дээрээ одоо уургимэр тангойлж жоохон уургимэр жоохон хажууд ишээ олонгуудаа алдчихж байна. За дашуурн дээр хүрээд алдсан. Уургыг авах боломжтой байсан. Аваа тонгойтл одоо уургимэр жоохон ханарчихсан. За 2 адуу гарч ирсэн. За 2 азар гарч ирсэн байх шүү. Хонгор азрыг шургуулсан боловч арай лавхан ийгээд бугуул алдаад 2 дөрөвдөө оролцоод оноовч чадсангүй. За холоос ирсэн адуучин залуучуудаа за гушхан компаниас 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. За Дорногов аймгийн Айраг Соброд Монгол улсын авраг адуучин төвшин жаргалын төвшин эрдэнэ авраг адуучин гарч ирсэн барбартайгаа уурга шүүрсэн боловч уурга аваа татгаад алдаж байна. 1-3 оноотой болж байна. За ялимгүй ер нь жоохон дутлаа шүү. За морьтой шуруунд 3 морь гарч ирсэн. За зөв талаас шургуулханд за өөрийнх нь талд хонгор адуу гарч ирсэн. Дагуулаад цавдар азгыг шургуулсан боловч алдаад 3 оноотой дэмжээр өндөрлөж байна. Монгол улсын авраг адууч маань. За дараагийн шилдэг 3 адуучин залуу гарч иж байна. За дунд талд хонгор алдсан морьтой гарч ирсэн адуучин бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад Ширийн газар цагаан нуурад өтгтэй Монгол улсын авраг адуучин спортын дэд мастер Борч чулууны Сүхтэрж авраг адуучин гарч иж байна. За Бодон буурал морьтой гарч иж байгаа адуучин бол Ховд аймгийн Боин сумын яриад Боинтын газар өтгөлдөг Бодон буурал морьтой аймгийн авраг адуучин спортын дэд мастер Бат сайхны Дөлөвөр авраг адуучин. За хээр морьтой гарч ирсэн адуучин бол Баян хонгор аймгийн Жаргалын сумын сумын авраг адуучин Жигд баярын ган хүрэл авраг адууч нар гарч иж байна. За өнөөдрийн нэмэлт авралдад 21 аймаг 9 дүүргийн шилдэгүүд оролцож байгаа. За өнөөдрийн нэмэлт авралдаа байн шагнал өндөртэй. За өнөөдрийн нэмэлт авралдаа нэг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын заграгч Хишгэгийн Нямбаатар даргын дэмжлэгтэй өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдсан. За Монгол төмний өв соёл болсон энэ сайхан өв соёлыгээс дэмжин ажиллаж байгаа нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын заграгч Хишгэгийн Нямбаатар даргатаас баярсан улстай илэрхийлье. За Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ширийн газар цагаан нуурад өтгтэй Монгол улсын авраг адуучин Борч чулууны Сүхтэрж авраг адуучин хонгор алдсан мөртөөгөө дашуура шүүрээд авсан. За дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга шүүрээд авчих юм байна. За уурга шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж гарагдж байна. За 2023 онд Монгол улсын авраг шидрал адуучин дэмжээнд төрүүлсэн. За аймагта чансаагаар 1 дээр, улсад чансаагаар 4 дээр эмэлгэж байгаа адуучин. За сумын авраг шидрал адуучин дэмжээнд төрүүлсэн. За аймгийнхаа бүсээс хүрээлэн медаль хүртсэн. Улсын авраг шидрал адуучин дэмжээнд эмнэг хангал төлөвлөх төрөлдөө дөрүүлээд нийлбэр дүнгээрээс төрүүлсэн. За морьтой шургуун дээр жоохон дутлаа шүү. За явган шургуун дээр 2 морь гарч ирсэн. За явган дээр дүүрэн бол 18 оноотой олон явган шургуун дээр аваад үлдсэн. За 18 оноотой боллоо шүү. Борч чулууны Сүхтэрж авраг адууч маань. За одоо шүрэл харж байна бид бүхэн. За 2 адуу сайхан гарсан. За ер нь өнөөдрийн адуу ер нь сайхан гарсан шүү. Ямар нэгэн маргаан байхгүй. Сайхан гарч гарагдсан. За Сүхтэрж аврагын хувьд бол 2 метрийн хуваар сайхан шургуулж гарагдж байна. За ер нь адуучин залууч маань цаашдаа 2 метрийн хуваар одоо шургуулна. За адуучин залууч маань сайхан бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй шүү. За Баян хонгор аймгийн Жаргалан сумын авраг адуучин
Жигд баярын ган хүрэл аврагад дучин гарч ирсэн. Самара явуулсан. За дашуура шүүрч байгаа юм байна. Дашуура шүүрээд нөгөө талдаа сэлгээд уурга шүүрээд авсан. За уурга шүүрэн дээр 3-9 минутаа болж байна. За аймгийн авраг шидруу татуучин дэмжэндээ мөнгөн медаль, сумын авраг шидруу татуучин дэмжэндээ нэг удаа тэргүүн байр, нэг удаа 3 дугаар шилэрж ирсэн атуучин. Тэгвэл аймагтай чансаагаар нэг дээр, улсад чансаагаар 25 дээр ирэмлэгдэж байгаа атуучин. Савартай шургуулнаа 2 азраг гарч ирсэн. За шургуулсан сум бодоо суулгана. За одоо уурганы хувийн тасарж байгаа юм болоо да. За атуучууны хувийн бэлтгэл ажил гэдэг чинь асар чухал шүү дээ. За энэ том тэмцээнд за уурганы хувь тасраад алдна гэдэг чинь бас л харамсалтай. За атуучин залуучин хувийнхаа бэлтгэлийг сайн базаах хэрэгтэй шүү. Ингээ сайхан шургуулчаад алдаж яадаг том л одоо харамсалтай байна. За уурганы шүүрэн дээр 9 оноотой байсан. Морьтой шүргэн дээр дүүрэн оноо авах боломж байлаа. За тэгээд тэр болсонгүй дээ. За явган шүргэн дээр дүүрэн оноо бол 18 оноотой болоно. Ийм өнөр гоё ургалжтэй. За явган шүргэн дээр 3 ад дуугарч ирсэн. Хонгор азрыг өнгөрөөгд. За одоо өөрөө зангацснуудаа буурламрыг шургуулсан бодож алдаад тэмцээний өндөрөлж байна. За дараагийн дучин залуу гарч иж байна. Ховд аймгийн Бонд сум яриад Боинтын голоор нутгалдаг Бодон буурламртай аймгийн аврагад дучин Бат сайхны 4-2 аврагад дучин гарч ирсэн. Саурихаа буурламртай гарч ирсэн дашуура шүүрээд уурга үзүрдүргэн шүүрээд авсан. За уурган дээр буурламр жоохон холоор өнгөрсөн. Морныхаа амиг засаал уурга шүүрээд авч байна. За 2-2 6 оноо. За аймагтай чансаагаар 1 дээр ирэмблэгдэж байгаа. За улсад чансаагаар 12 дээр ирэмблэгдэж байгаа дуучаа. Самартай шүрэн 3 мөр гарч ирсэн. За дундаас нь задлаад саарламрыг шургуулад аваад үлдэж байна. За аймгийн авраг шидруу татуучин дэмжэндээ төрүүлсэн. Сумын авраг шидруу татуучин дэмжэндээ бас төрүүлж ийсэн. За улсын баруун бүсийн авраг шидруу татуучин дэмжээнд хос хүрэл медаль хүртээд байгаа. За 2024 оны Монгол улсын авраг шидруу татуучин дэмжээний эвний хангад бүлэглэх төрөлд мөнгөн медаль хүртсэн авраг татуучин. За дашуур уурга морьтой шургуутайгаа нийлээд 12 оноотой болж байна. Ховдын цэнгэр хязгаараас Бодон буурламр ачаад өнөөдрийн тэмцээн оролдоонд оролцож байна. За нийтдээ 1600 км явж ирж оролцож байна гэж ярьж гаргагдсан. За явган шүргэн дээр нь хээр алдаг азар гарч ирсэн. За таваад үлдсэн. За ингэж л одоо шургуулдаг аврагад дучин. За 21 оноотой болоод тасарж гаргагдж байна шүү. За хээр алдаг азар бол одоо сайхан гарч ирсэн. Баараггүй шургуулад аваад үлдэж байгаа юм байна. За өөрөө сайхан барилдан, сайхан шүлэг уншин. Орхон аймаг Сонгоо айрхан дүрэг Баян зүрх дүүргийн шилдэг адуучин залуучууд гарч иж байгаа маа. За Барангар талаас Шаран морьтой гарч иж байгаа адуучин бол Баян зүрх дүүргийн адуучин Шуугагийн Дэвшинбат. За Буурламар Улаандайлтай гарч ирсэн адуучин бол аймгийн авраг адуучин Овдгийн Бат 2 авраг адуучин. За дунд талд Буурламартай гарч ирсэн адуучин бол Орхон аймгийн Баян өндөр зүмрээд Монгол улсын авраг адуучин Эмнэг сургуулийн спортын мастер Баасан Доржи Бүр үсрэн авраг гарч иж байна. За Зээрдэмэртэй гарч ирсэн адуучин бол Сонгоо айрхан дүүргийн хараад дүүргийн авраг адуучин Ганбаатарын Дорж унцаг. За Халзанмартай гарч ирсэн адуучин бол Сонгоо айрхан дүүргийн хараад Отгон Цэрэнгийн Мөнх Хөлсгөлнээр гарч иж байна. Захны адуучин Сонгоо айрхан дүүргийн авраг адуучин Ганбаатарын Дорж унцаг авраг адуучин Зээрдэмэртэй гарч ирсэн. За сайн адуучин залуу 2 талдаа сэлгээ шүүрээд авдаг. Өөрөө шүүрийг 2 талдаа сэлгээ шүүрээд авч гаргадж байна. За дүүргийн авраг шидрүүд адуучин дэмжээнд төрүүлж дүүргийн авраг адуучин болсон. За 2024 оны Монгол улсын авраг шидрүүд адуучин дэмжээнд соролцож байсан. Савартай шүргэнээр хонгор азрыг шургуулад аваад үлдэж гаргадж байна. За уурганы шүүрэн дээр 6 оноотой. Самартай шүргэн дээр 6 оноотой 12 оноотой болж байгаа маань. За удаа шургуул харж байгаа бид хүн. За өнөөдрийн адуу бол одоо сайхан шургасан шүү. За Ганбаатарын Дорж унцгийн хувьд одоо эмнэг хангал сургалттай бол одоо гаргуу сайн штэ. За явган шүргэн дээр 4 адуу гарч ирсэн. За цавдэр азрыг шургуулад аваад үлдэж байна. За бас л 21 оноотой болоод тасарж байгаа юм шүү. За 24 оноотой Хинтээ аймгийн Дэлгэр хан сумын яриад Дорж үрийн сумын зүг. За Овд аймгийн Буян цумраад Бат сайхны 4-2 авраг адуучин 21 оноотой. За хойноос нь Сонгоо айрхан дүүргээр Ганбаатарын Дорж унцаг авраг адуучин 21 оноотой болж байгаа маа. Сонгоо айрхан дүүргийн адуучдын холбоон дээргүй Баасан Жаргал за Ганбаатарын Дорж унцаг аврагыг бол одоо манайх нэг дээр оруулнаа. Ер нь одоо манай Сонгоо айрхан дүүргийн хамгийн сайн адуучин байгаа. За ингэж л одоо залуучуудад дэмжиж оруулахгүй л одоо өөр одоо хэнийг оруулах вэ гэж ярьж ирсэн. Тэгээд за үнэхээр сайн авраг адуучнаа оруулсан байна.
Отхон зэргийн мөнгө үйлсгэлэн дуучин гарч ирсэн. Өөрийнхөө халдсан мөртөөгөө за дашуурн дээр донгоогоо дашуур алдаж байгаа маань ер нь ширүүгүй шүү. За уурга харин шүрээд авсан. Нэг 3 минуттай боллоо. За удаа шүрэл харж байгаа бид хүн. За уурганы хоёр нь үзүүр дөрвөн шүрсэн байх шүү. За улсын зүүн бүсийн авраг шидрэл адуучин дэмдэн Нэмтэн аймгийн мөрөн сүмд болоход очиж оролцож байсан өнгөрсөн жил. Самартай шүрэн дээр 4 мөр гарч ирсэн зөвдлөөс шургуулах болтой. За ер нь тооцоолол ер нь алдаж шүү. Сабайн зүрх дүүргийн хоёр адуучин гарч ирнэ. Эхний адуучин Шуугагийн Дэвшинбат авраг адуучин гарч ирсэн шаргамартай. За дашуура шүүрээд авсан. Дашуура шүүрээд уурга шүүрэх ёстой шүү. Дашууртайгаар уурга шүүргэсэн боловч уурга алдаж байгаа юм байна. За зуны нүүдэлчин фестивалыг хамтран 2 жил дараалан зохион байгуулсан адуучин. За дашуур урган дээр нэг 3 минуттай боллоо. Мартай шургуулна. За мартай шургуун дээр 2 мөр гарч ирсэн. Зөвдлөөс шургуулах нь хонгор мөрийг шургуулсан боловч алдчихлаа штэ. За ер нь өөрөө зангачлаа шүү. За уурганы хувь эргэл юм бол одоо уургалсан тооцно гэдэг байгаа штэ. За тун гарамсалтай алдаж байна. За аймгийн авраг адуучин Овдгийн Батөр авраг адуучин гарч ирсэн. Баян зүрх дүүргийн адуучин. За дашуура алдаж байгаа мамар ханарсан уурга бас алдаж байна. За 2018 онд аймгийн авраг шидрэл адуучин нэмдэн дөрүүлсэн. За 2018 онд илүүдээ Хэмтэн аймгийн Батнар сумд болдог талын дөм адуунд 2 дугаар байр шалгарч ирсэн штэ. Тэг санагдаж байна. Самартай шургуулна. 2 мөр гарч ирсэн буурламартай уургын мөрн. За та байгуулсан бас арай жоохон дотчоо да. За уургын буурламар нь чинь сайн мөр штэ. За алдаа тэмцээн өндөрлөж байна. За сүүлийн үед одоо уургалж одоо сурж байгаа. Уургандаа ч сайн гарч байгаа юм байлаа да. За Орхон аймгийн Баян өндөр сүмээр Монгол улсын авраг адуучин эмгэг сургалтын спортын мас за баасан дээр чи бүр өсвөрн авраг адуучин гарч ирсэн буурламартайгаа. За асал уургын буурламар нь сайн мөр штэ. За дөрөстөн нутаг бол Говьлтай аймгийн Баян уул сумын харьяат адуучин. За дашуур алдаад уурга шүүрээвсэн. За 2014 оны Монгол улсын авраг шидрэл адуучин дэмжээний тусгай байр. За 2015 оны Монгол улсын авраг шидрэл адуучин дэмжээнд хүрэл медаль. За 2017 онд Монгол улсын авраг шидрэл адуучин дэмжээнд мөнгөн медаль. За 2018 онд л үндэсний 6 дугаар хинааданд хос алтан медаль хүртэж ирсэн штэ. За 2022 онд үндэсний 7 дугаар хинааданд 4 дугаар шилгарч ирсэн адуучаа. За дараагийн шилдэг 5 адуучинд л орж ирж байна. За Багнуур дүүрэг Сэлэнг Налах дүүргийн адуучид гарч иж байна. За Барангар талаас Налах дүүргийн арайд Нямбатын Эрдэнэ жолоон. За Шар хэрмэртэй гарч ирсэн адуучин бол Налах дүүргийн Гэрэл додын Бэлгүүн. За дунд талд хэрмэр Ногоон дээлтэй гарч ирсэн адуучин бол Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын харьяат. За 2024 оны аймгийн авраг шидрэл адуучин дэмжээндээ 4 дугаар шилгарсан Сүхөчрийн Энк хамгаалан. За хүрэн мөртэй гарч ирсэн адуучин бол Багнуур дүүргийн Сорилго наадмын авраг адуучин Базар сатын Батэрдэн авраг адуучин. За Саарламартай гарч ирсэн адуучин бол Багнуур дүүргийн харьяат Нүүдэлчин фестивалын авраг адуучин Борын Бямбсүрэн авраг нар гарч иж байна. За харин залуучууд сайхан нэгдэж нийлээд тэмцээн авралдаанд өргөн дэлгэр сайхан оролцож байна. За өнөөдрийн тэмцээн авралдаанд спай шагнал өндөртэй. За өнөөдрийн тэмцээн авралдааныг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгагийн Нямбатар даргын бас дэмжлэгтэй өргөн дэлгэр бас амжилттай зохион байгуулагдж байна. За ингээд цаашдаа жил болгон нийслэлийн авраг шидрэл адуучин дэмжээнээс зохион байгуулнаа. За Багнуур дүүргийн харьяат Нүүдэлчин фестивалын авраг адуучин Борын Бямбсүрэн авраг адуучин Саарламартайгаа гарч ирсэн. За дашуурн дээр сайхан донгоогоо дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга шүүрээд авчих юм байна. За Багнуур дүүргийн авраг шидрэл адуучин дэмжээнд 2 дугаар байр шилгарсан. За дараагаар нь улсын зүүн бүсийн авраг шидрэл адуучин дэмжээнд 4 дугаар байр шилгарсан. За зуны нүүдэлчин фестивалд тэргүүн байр шилгарсан. За ер нь өвөл зуны нүүдэлчин фестивалд авраг адуучин болсон Барын Бямбсүрэн авраг адуучин. За дашуур урган дээр 339 минуттай болж байна. За Мартай шурганд 3 мөр гарч ирсэн. За хонгор мөрийг шургуулсан болж алдаад Мартай шурган дээр оноо авч чадсангүй. За удаа шүрэл харж байгаа бид хүн. За аюун шурган дээр итэж чад бугуулсан аваад үлдсэн. За ингэж л одоо бугуулдаг авраг адуучин. За дөрсөн нутаг бол Ховд аймгийн Мөс сумын харьяат баг шүү. За ер нь тэмээгөө сайхан буугалдаг гэж байна. За ингээд адуучин дэмжээнээр ороод сайхан амжилт үзүүлж байна. За Чансайгаар улсад 16 дээр ирмэлгэж байгаа. Борын Бямбсүрэн авраг адуучин. За Багнуур дүүргийн харьяат Базар сатын Батэрдэн авраг адуучин гарч ирсэн. За өөрийн уургийн өрн мөртэй гарч ирсэн зардаа өрмөртэй.
За марныга зөвд бол дашуура тонгоогоо шүүрээд авсан. За дэржигтэй явсараа дуурга шүүрээд авч байгаа байна. За 3-9 минуттай боллоо. За 2023 он Төв аймгийн Зүүн бүсийн аврал шалралт атуучны дэмжээнд 3 дугаар шалгарсан шүү дээ. За сүүлийн үед одоо морь сайхан үйж байгаа залуу. За морьтой шуурд ганц морь гарч ирсэн алдаж байна. За хэтэрхий яарцнуудаа өөрөө ярина. За хоёр нь уургалж явахдаа бүргний хойд дээр сууж штэ хашир атуучин байна. За явган ширгүүн дээр 3 атуу гарч ирсэн хүрэн эзрийг аваад үлдэж байгаа юм байна. За 3-9 18 минуттай болсон. За удаа ширүүл харж байна бид хүн. Сааврын атууч сайхан гарч ирж за борын бямсрын авраг атуучин хажуудлаас нь шагж харагдаж байгаа юм байна. За Сэлэнг аймгийн баруун бүрэн сумээрээ аймгийн авраг шалралт атуучин дэмжээндээ 3-4-р шалгарж ирсэн Сүхөчрийн инкамгалан. За өөрийгөө хээр бартаа дашуурыг анган шүүрсэн дашууртайгаар уургаа шүүргсэн болож уургаа алдаж байна. За харин дашуура нөгөө гарлогоо сэлгчгүй дээ. За дашууртайгаар уургаа шүүргэж ирсэн алдаж байгаа юм байна. 4 дуу гарч ирсэн зөвдлөөс шургуулсан дутаж байна. За налах дүүргэн ирээд Нямбатын Эрдэнэ жулуун гарч ирсэн хөрмөртэй. За нүүдэлчин пистолоос оролцож байсан атуучин за дашуура алдаж байгаа юм байна. Уургаа харин шүүрсэ. За дашуура шүүрхтээ морь жоохон ханарсан. Морьны явдлыг тэрэг хүндэд засаад уургаа шүүрээд авчиж байна. За налах дүүргт нүүдэлчин пистолоос зохион байгуулагддаг. За морьтой шүргүүн дээр 3 атуу гарч ирсэн морьтой шүргүүн дээр алдаад тэмцээн өндөрлөж байна. За налах дүүргийн сүүлийн атуучин гэрэл дутын бэлгүүн. За дашуура алдаж байгаа маань сайхан гарч ирсэн уурган дээр гүйц тонгоогоо шүүрчихсэн. Уурган дашууран дээр нойлжлоо. За энэ сугаараа гүйц теннисэн штэ. Уургын мөр жоохон холоор өнгөрчиж урганаасаа. За нийслэлийн аврал шалралт атуучин дэмжээнд дөрвөлсөн атуучин залууд 1 тонны авьяасаар русский авьяасынхан бас бэлгэлж байгаа. За уургийн агуулмж өндөр идэ дүүрэн хог холцос багтаа гэдгээрээ давуу талтай русский авьяас маань Оросын холбооны улсын лабораториор баталгаажиж орж ирдэг. Уралдааны моринд өгдгөрөө давуу талтай сайн авьяас илээ. Шалрагын шилдэг 4 атуучин зөл орж иж байна. За баруунгаар талаас хээр морьтой гарч ирсэн атуучин бол Дархан гол аймгийн арайд аймгийн авраг атуучин спортын мастер Хаян Хэрвагийн буян дотох. За хүрэн морьтой гарч ирсэн атуучин бол Өвөрхөн аймгийн 900 сүмээр аймгийн авраг атуучин Баатаргүйгийн Батхотор авраг атуучин. За Шарга морьтой гарч ирсэн атуучин бол Сүхбаатар дүүргийн Ариад Сумын авраг атуучин Оюун Эрдэнэ Цолонбаатар. За Галзан морьтой гарч ирсэн атуучин бол Сүхбаатар дүүргийн Ариад Завлийн нүүдэлчин фестивалийн 3 дугаар байрын шагнал атуучин Батчаргалын Баяр мөнгнээр гарч ирж байна. За харин дөрвөлээр нь хол ойрын шургуу тэмцээн сайн оролцдог аврагууд гарч ирж байна. Сауран аймгийн 900 сүмээр аймгийн авраг атуучин спортын мастер Баатаргүйгийн Батхотор авраг атуучин Цоохор морьтой гарч ирж байна. Уурга шүүрэ авсан. Гэхдээ уурга авахтаа жоохон урдаас авчлаа. 2-6 минуттай болсон. За удаа шуурал харж байна бид бүхэн. За явсаар гад үзүүр дүүргэн тонгоос юм байна штэ. За ихтэй 2-6 минуттай болсон. Хоёр талдаа сэлгэсэн сайн атуучин залуу ер нь хоёр талдаа сэлгэж шүүрээд идэг. Яхаргүй сайн атуучин юм аа. За морьтой шууран дээр хээр азар гарч ирсэн уургамаар явуулсан гушуулдаж алдаж байна. Ер нь дуттлаа шүү ер нь жоохон хаширсан болоо да. За явган шууран дээр 2 атуу гарч ирсэн. За шар хээр азарыг аваад үлдсэн. За сайхан шууралаад аваад үлдэж байна. За 2023 онд Сумын аврагтаа дөрвүүлээд 2023 онд аймгийн аврал шалралт атуучин дэмжээндээ дөрвүүлээд за 2024 оны Монгол улсын аврал шалралт атуучин дэмжээнд уурганы дөрөв дөрвүүлээд нийлбэр дүнгээр 3 дугаар шалгарсан. За аймагтай чансаагаар 1 дээр бичигдэж за улсад чансаагаар 2 дээр бичигдэж байгаа авраг атуучаа. За авна Монгол улсын авраг атуучин Жогшин Жовын Баатаргүй гэж одоо сайхан хүн байгаа. За сайн атуучин авъя хөө сайн атуучин болж байгаа. За Дархан аймгийн Ариад аймгийн авраг атуучин спортын мастер Хаян Хэрвагийн буян дотох авраг атуучин гарч ирсэн. За марийн суларлаа шуургаш үрсэн 2-6 минуттай болж байгаа юм байна. За аймагтай чансаагаар 1 дээр ирэмблэгдэж байгаа. За 2023 онд аймгийн авраг шалралт атуучин дэмжээндээ 2 дугаар байр. За 2024 оны бүсийн авраг шалралт атуучин дэмжээндээ бас 2 дугаар байр шалгарсан. За үндсийн 5 дугаар их надмасаас медальтай авраг атуучаа. За морьтой ширгүүн дээр нь 2 атуу гарч ирсэн саарл барыг унаад гарсан борын бямсрын аврагын морь. За атуу зогссон суулгаад аваад дөрөвчлнөө. За харин дөрөвчлж чадахгүйсээр одоо унах үедээ унчих юм аа. За тэр өөрөө хитрхи таавширсан эхлээд. За тэгээ тэр лэр нь алдаа боллоо шүү. За харин ямар ч тохиолдолд ер нь татаал ер нь дөрөвчлж ивэл одоо баараггүй штэ. За дөрөвчлж ер нь амжаагүй юм байна штэ. За мөртөө ширүүн дээрээ
унцдаг жоохон тийм таагүй юм боллоо. За уургад шүүрэн дээр 6 оноотой байсан. За ингээд 6 оноо авах боломжтой байсан гэдэг өөрөө алдаж байна. За авлага явган шүргүүн дээр дүүрэн оноо бол 15 оноотой болно. За явган шүргүүн дээр ганц зэрэг гарч ирсэн. За 70 мөртөнд бугуултсан байна штэ. За суудаад авч байгаа юм байна. За ер нь ингэж л одоо бугуулдаг сайн адуучин. За ер нь ахнар нь ч бас адуунд бас эрэмэг штэ. За Сүхбаатар дүүргийн арай цумын авраг адуучин оюун эрдний Солонбаатар авраг адуучин гарч ирсэн шаргалзсан мөртэй. За шүүрээд авсан шүүрээд морь жоохон сулраад уургаа шүүргсэн болооч уурган дээр алдаж байна. Нэг 3 оноотой боллоо. За уурган дээрээс нилээн холоор өнгөрчтэй. За морьтой шүргэн дээр аврагын халдсан мөрийг унаад гараад ирсэн морьтой шүргэн дээр бас байран дээр нэргүүлээд бүхэл гоноо авч гарагдаж байна. За борчлын сүгтэрж аврагын халдсан морь штэ хонгор халдсан морь. За тэр 3 адууны цаа талаас нь суглаад аваад үлдэж штэ. Ингэж л одоо уургалдаг. Сайн адуучин. Задэрсэн ах нь бол одоо оюун эрдний Амгалан Баатар гэд сайн адуучин байгаа. За аюун шүрэн дээр бас хонгор азар гарч ирсэн. За өөрөө жунлаа босхтой уурга алдчих юм аа. За энэ ер нь малгай эрнүүдийн тагалсан да. За малгай л ер нь өөрт нь гаавлах шүү дээ. За малгайгаа оролдож явахдаа уурга алдаж штэ сая бол. За ингээд одоо уурга алдчих чамаа. За баримжаагүй болчлоо штэ ер нь бол. За шуута авъя хөр зүтгэдгээр нь хийгээд ер нь базж идэг шүү. За нүдийг нь малгай дарчихсан тэгээд баримжаагаа алдаад уурга алдаж байна. За Сүхбаатар дүүргийн сүүлийн адуучин Батчаарлын Баярамгны авраг адуучин гарч ирсэн. За өвлийн нүүдэлчин бистол шүүрээний төрөлд 3 дугаар ажилларсан. За өөрийн халдсан мөртөөгөө оролцож байна. Да шүүрээд уургаа шүүрээд авсан. За морь жоохон суларснуудаа тэгж харагдсан шүү. За морьтой шүргүүн дээр 3 адуу гарч ирсэн халдсан морь сайхан явуулсан аваад үлдсэн. За сайн уургийн морьтой адуучин залуу байж та сайхан шүргүүллээ. За уургийн морийг одоо биширмээр морь биш шүү. Сайхан одоо хөдөлсөн, дагаад хөдөлсөн. За уургалангууд морь жоохон суусан. Эдсэн хүнээ дагаж хөдөлнө гэдэг чинь одоо энийг хэлэх баг шүү уургийн морийг. За аюун шүргүүн дээр нь 2 адуу гарч ирсэн. За хонгор азрыг шүргүүлсэн болооч алдаж байгаа юм байна. За 15 оноотой болсон Баярамгнай. За нийслэлийн аврагчлал адуучин дэмжэн эхний 15 байрыг шагнаж уншуулна. За дараагийн жилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За зүүн гар талаас хонгор морьтой гарч ирсэн адуучин бол за Цурбаа нэрээр нутагтай Завдэр галдуу адуутай Зэдэн дэржи Мягмар дэрж авраг адуучин гарч ирж байна. За улсын баруун бүсийн хошоо авраг адуучаа. За хээр алга морьтой гарч ирсэн адуучин бол Баганга дүүргийн ариад Батчулууны Ичин Норов. За шаргалзсан морьтой гарч ирсэн адуучин бол Лагтан үрээ түлэгж ирсэн наадмын авраг адуучин Лувсан Малтангийн Оюун Баяр авраг адуучин. За бар морьтой гарч ирсэн адуучин бол Баянгол дүүргийн ариад Дэнквэрийн Өгөөдөө. За гадан үзүүчтэй хүрэн морьтой гарч ирсэн адуучин бол за Баянгол дүүргийн ариад аймгийн чин Отгон Баярын Эренцэн өчир нар гарч иж байна. За өнөөдөр дүүргийн адуучин залуучууд ер нь бүгдээрээ сайхан оролцсон. За Завхан аймгийн Улаастай сумаас улсын баруун бүсийн хошоо авраг адуучин Зэдэн дэржи Мягмар дэрж авраг адуучин үрэлцэн ирж оролцож байна. За эхний адуучин Баганга дүүргийн ариад Батчулууны Ичин Норов гарч ирсэн алга морьтой. Самар явуулсан шүрүүрга шүүрэн морьных явдаг жангалсан дашуурнаар нэг тонгоож үзээд болж байгаа юм байна. За чигээр явсараад уурган дээр явсараад уурга үзүрдөрхөн шүүрээд авч байна. За нэг 3 оноотой боллоо. За морьтой шүргэн дээр нь ганц морь гарч ирсэн. За та морьтой шүргэн байран дээр нь нэргүүлээд за ямар гоё уургалва. За яг л одоо байран дээр нэргүүлээд 3 9 оноотой болж байна. За сүүлийн үед адуучин залууч нь адууга унгаахгүй ерөн сайхан 4 үл дээр нь их цото сарын хардаг болоод байгаа. За ер нь бол одоо дагуулаа зөөлхөн уургалж байна. Ер нь мэдрэмжтэй болж байна. За ер нь адууга хайрлж гин гэсэн үг шүү дээ. За ягуун ширүүн дээр сайхан адуу гарч ирсэн уургалсан. За уурга алдаж чадахгүй шүү. Чирэгдэж явсараад. За дээш өндийдгэн ер нь буруу юм боллоо шүү. Тэр жигтэй чирэгдээд гараа явахгүй. За 2 гарын тамир сайтай. За ер нь шууд томтой л адуучин залуу. За ер нь боломгүй яарад ер нь өндийчсэн. Тэр шигтэй алдаад явган шүргэн дээр нь олчиж байна. За Баганга дүүргийн ариад Дагтан үрээ төдөж ирсэн наадмын авраг адуучин Лувсан Балдангийн Оюун Баяр авраг адуучин гарч ирсэн. За дашуураа шүүрээд уургаа шүүрээд авсан. За 2023 онд Дагтан үрээ түлгэж ирсэн наадмын дөрвөлж байлаа. За 2024 оны улсын зүүн бүсийн авраг шилрал адуучин дэмжин 5 дугаар байр шилэрсэн.
За Дорсон нутгал Төв аймгийн Сэргэлэн сумын Ариад. За Сэргэлэн сумынхаа сумын авраг шалгарах атуучин дэмжинд 2-3 дугаар шалгарж ирсэн. За Мартай ширүүн дээр 3 атуу гарч ирсэн. За Шаргалзсан Мартай ургалсан аваад үлдэж байна. За хошуулдаж ургаад буцааж Дэвид хатуугаас зогсоосон. За удаа ширүүл гарч ийн бид төвхөн. За сайхан шургуулжээ. За Шаргалзсан Март ширэн сайн мөрийн сайхан жодоо дагж байна. За ер нь өөрөө ширэн сайн атуучин залуу штэ. Заловсон болдгийн оюун баяр аврагд дуучин гэж. За ер нь хол өрийн ширгуу дэмжин сайн оролцож байгаа дуучин. За ягуун ширгүүн дээр ганц цэцэр гарч ирсэн сартаа зэрэг зэрэг халдаж байна. За 2024 оны Монгол улсын авраг ширүүл адуучин дэмжинд Увс аймаг Увс нуурын эрэг Шарагдаг гэдэг газар очиж амжилттай оролцсон дуучин. За Баянгол дүүргийн Ариад Энквирийн өгөөдтэй гарч ирсэн Бармартай. За дашуурн дээр нэг тонгоож үзээд алдаж байгаа юм байна. За буцаад өндийгөөд уурга шүрнэ. За уургаар нь хойноос шүрээд авсан. Нэг 3 ноттой боллоо. За дүүрэг болгоноос 2 адуучин залуу оролцож байна. За ингэж ирэн цаашдаа дүүргүүд маань салбар холбоотой болж дүүргийн авраг шилрэг адуучин дэмжээрээ зохион байгуулнаа. За Мартай ширүүн дээр 2 мөр гарч ирсэн шургуулаад аваад үлдэж яах хүрэн газрыг. За удаа шургуул гарч ирсэн бид төвхөн. За 2 адуу сайхан гарч ирсэн. За Бармар сайхан дагаж явсан. За Мартай ширүүнээр сайхан шургуулсан. Гэхдээ жоохон дагаа явчихгүй юу гэж харагдаж байна. За ягуун ширүүн дээр нь 2 мөр гарч ирсэн. За буурал мөрийг шургуулсан бол хөдрүүн одоо урганараад ургаа тавиад ягуун ширүүн дээр нь олчиж байна. За талбайн шүүгчээр Увс аймгийн дэс сумын Ариад улсын хилээр нутагта Увс нуурын иргэд амьдардаг бүгд найрамдах Монгол ард улсын авраг балчны хүү Монгол улсын авраг адуучин спортын мастер аймгийн алдартай Самбуугийн Ядамжив авраг адуучин талбай дээр ажиллаж байна. За Баянгол дүүргийн сүүлийн адуучин Отхон баярын Эренцэн өчир гарч ирсэн хатан үзүүчтэй хөрмөртэй. За дашуура шүүрээд авсан. За марны явдал алдсан уурган дээр тонгоосон гүдэ. За өөрөө дашуура шүүрхтэй тэнцвэрээ алдсан. За тэгээд тэр жигтэй явсаар гад уурга алдаж байгаа юм байна. За бид бүхэн удаа шүүрүүд харж байна. За Мартай ширүүн дээр хонгор азар гарч ирсэн үзүүр дээр хонгор азар шургуулсан болж алдаад 3 оноотой тэмцээр өндөрлөж байна. За үндэсний өвхөөр барилдаг аймгийн ачин талтай. За Завхан аймгийн үлээстэй сумын Ариад улсын баруун бүсийн хошоо авраг адуучин спортын мастер Цэдэн дэржи мегмар дэрж авраг адуучин гарч ирсэн. За нэг 3 ноттой. За Завхан нутгаас зорин ирж оролцож байна. За Мартай ширүүн дээр оноо авчиж явган ширгуулна. За сумын авраг шилрүүд адуучин дэмжиндээс төрүүлж байлаа. За Итүүгнийхээ баярт 2 дугаар шалгарч ирсэн шүү дээ. 2022 онд За Мартай ширүүн дээр 2 мөр гарч ирсэн. Алдаж байна. За дараагийн жилдээ 3 адуучин залуу гарч ирж байна. За Төв аймаг Хөвсгөл Увс аймгийн адуучин залуучууд маань нийлээд гарч ирж байна. За баруун гар талаас сонгор алга Мартай гарч ирсэн адуучин бол Увс аймгийн дэс сумын Ариад аймгийн авраг адуучин Ланган Анжавын Галин дэв авраг адуучин. За дундаа Тонгор Мартай гарч ирж байгаа адуучин бол Хөвсгөл аймгийн Түнэн сумын Ариад Монгол улсын авраг адуучин спортын мастер Алтан урганы эзэн Зогц сайхны мегмар зүрэн авраг адуучин. За Шаргалзсан Мартай гарч ирсэн адуучин бол Төв аймгийн Зүүн мод сумын Ариад аймгийн авраг адуучин Инкватбын төвшин нэргэл авраганаар гарч иж байна. За ер нь гуруулаад ер нь хол өрийн шургуу тэмцээн ер нь амжилт үзүүлж байгаа адуучин залуучууд гарч иж байна. За Монгол эх орон дээр нь адуучин тэмцээн сайхан хөгжиж байна. За мориндоо ойрхон уур бугууландаа эвтэй байх юм бол гэл амжилт үзүүлнэ. За Увс аймгийн дэс сумын Ариад аймгийн авраг адуучин Ланган Анжавын Галин дэв авраг адуучин гарч ирсэн. За дашуура алдаж байгаа юм байна. Уургаар нь шүүрээд авсан. За дашуурн дээр ер нь тооцоол алдаж байна штэ. За мориныхоо зөв талд үгүй сайхан тонгоосон үг дашуурн дээр жоохон тооцоол алдсан. За өвөнд баруун Төв аймгийн үзмэрч Монголын үндэсний олон нийтийн 10 телевизийн Алтан урганы эзэн Монгол улсын гавьяд малчин өөдлөхийн лам зүрэн гэж сайхан буурал байгаа. За бас л удам залгаж яваа сайн адуучаа. За Мартай ширүүн дээр 4 адуу гарч ирсэн сайхан буугалдаад аваад үлдсэн. За аймгийн авраг шилрэг адуучин дэмжээнд 2 дугаар шилгарж ялаа. За 2023 оны Алтан үрээд хүлгэж ирсэн наадамд тусгай байр шилгарж ирсэн. За 2024 оны Монгол улсын авраг шилрэг адуучин дэмжээний буулийн дөрөлд 3 дугаар шилгарж ирсэн. За 2025 оны улсын баруун бүсийн авраг шилрэг адуучин дэмжээнд за 3 дугаар шилгарсан авраг адуучаа. За ягуун ширүүн дээр 3 адуу гарч ирсэн. Захын хонгор адууг буугалдаад аваад үлдэж байгаа юм байна. За 3 дөрөлдөө ер нь жигтгэн сайхан оролцож байна штэ. 18 оноотой болсон. За барилдууд барилд нь буугалдууд буугалцдаг. За эмний хангалын сургууль сургуульчдаг сайн адуучин залуу. За харин бүх төрөлдөө ер нь жигтгэн сайхан оролцож байна. За Увс аймгийн дэс сум олон удаа аваргуудын өлгийн нутаг.
За сайн адууч төрөн гарсан нутгаа. За Өвсгөл аймгийн Түмэн сумын яриад Монгол Улсын авраг адууч спортын мастер Монголын үндэсний олон нийтийн араад хөдөлгөөс алтан унганы эзэн зогц цайхны мегамар сүрэн авраг адуучин за дашшуур алдаад уурга шүүрэл авсан. За дашшуурн дээр нь тооцол алдаж байна. За өөрийнхөө уургын онгор барьтаа гарч ирсэн. Уурга ямартай сайхан шүүрэл авсан. Улсын авраг шалрал адуучид нэмзээрээс нийтдээ 8 медальтай. За ховрхон амжилт ил нэг басал. За аюун шургуун дээр нь олон адуу гарч ирсэн үзүүрийн хөрөнгө газрыг аваад үлдэж байгаа юм аа. За 3-9 15 гоноотой болсон. За 2014-15 онд Монгол Улсын авраг шалрал адуучин дэмжээнд буулийн дөрөлд авраг адуучин болж байлаа. За нийлбэр дүнгээр 2015 онд 2 дугаар шалгарч ирсэн Улсын аврагтаа. За 2018 онд үндэснийх наадамд 2 дугаар шалгарч ирсэн адуучин Сохоймбор нутгаа төлөөлөн амжилттай оролцож байна. За хойноос нь Сэлэнг аймгийн Баруун бүсийн авраг адуучин Ядамжавын Чонхор авраг адуучин шагаж өгсөн юм байна. За Төв аймгийн Зүүн мод Сумэрад аймгийн авраг адуучин Инкбатмын Төвшин жаргал авраг адуучин Шаргалзан мартайгаа гарч ирэхэндээ. За атан зүсээ Шаргалзан март за өөрийнх нь уургын мартаа сайхан жимэр. Самара явуулсан дүүрэн сайхан шүүрээд авах хэрэгтэй. За дашуура шүүрсэн дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга яг л одоо уурганыхаа голоос шүүрээд авлаа шүү. За 3-9 гоноотой болж байгаа юм байна. За нийлэн чир нь урт уурга болтой шүү. Самартай шургуунаар олон адуу гарч ирсэн үзүүрийн адуу шургуулаад аваад үлдэж байгаа юм байна. За 3-9 гоноо үндсэндээ 18 гоноотой болсон. За ер нь оноо нэр нь дасарч мэдхээр юм байна да. За удаа шуурал харж байгаа бид өхөн сайхан шургуулаад аваад үлдсэн. За 4 сарын харлаа. За сарттай юу саргын харна гэдэг чинь нэгэлдэг. За алдсан адуу гарч ирсэн. За өөрөө сууж байгаа идэж байгаа маань тайван байх хэрэгтэй. Яарч болохгүй, сандарч болохгүй, сайхан шургуулсан аваад үлдэх боломж байсан. Уургана утарчих юм да урагшаа гүйлэхтэй уурга маталчих юм болоо да. За нийслэлийн авраг шалрал адуучин дэмжээний сүүлийн 2 адуучин гарч иж байна. За хан уул дүрэг сонгоо архин дүүргийн адуучтай холбооны дарга нар гарч иж байна. За зүүн гар талаас халзан мөртэй гарч ирсэн адуучин бол за хан уул дүүргийн адуучтай холбоон дэргөө Монгол Улсын авраг адуучин Ванчгийн Гамбат. За барбартай гарч ирсэн адуучин бол сонгоо архин дүүргийн адуучтай холбоон дэргөө Баасан жаргал нар гарч иж байна. За өнөөдрийн нэмцэн уралдаанд адуун зүрэг оруулж, за адуу шахаж. За өнөөдрийн нэмцэн уралдааны бүхэл одоо арын албыг зохион байгуулж, амжилттай зохион байгуулсан 2. За өнөөдрийн нэмцэн уралдааныг Баян зүрх дүүргийн адуучдын холбоо, за Хан уул дүүргийн адуучдын холбоо, сонгоо архин дүүргийн адуучдын холбооныхан бас нийлэн өнөөдрийн нэмцэн уралдааны өргөн дэлгэр амжилттай зохион байгууллаа. За хамтдаа зохион байгуулсан бүх хүмүүстээс баярсан туснаа илэрхийлье. За хан уул дүүргийн адуучдын холбоон дэргөө Монгол Улсын авраг адуучин Ванчгийн Гамбат авраг адуучин гарч ирсэн. За улсын авраг шалрал адуучин дэмжээнд 3 медаль хүрдэж ирсэн авраг адуучин за дашшуур алдаад уурга үзүүр дөрвөн шүүрэл авсан. За 1998 онд үндэсний 2 дугаар их наадамд өргүүлсэн. Самартай ширүүнд 3 мөр гарч ирсэн 7 алт гарны уургаар шургуулна. За ямар гоё уургалж байна. Хей нэр 7 алтын уургаар сайхан шургуулж байна. За удаа шурвал харъя. Нас сүүтэр 58 настай авраг адуучаа. За удаа шурвал харж байгаа бид хүн. За 3 адуу сайхан гарч ирсэн үзүүрийн азрыг той сайхан шургуулж ээ. За урт уургаар хөвөлнө гэдэг чинь энийг хэлэх байх та. За буугаад явган шургуулна. За 7 алт гарны уургаар за 3 адуу гарч ирсэн 4 чаддуу гарч ирсэн юм байна. Алдаж байна. За сонгоо архин дүүргийн адуучдын холбоон дэргөө Баасан жаргал авраг адуучин гарч ирсэн бармартай за дашуур алдаж байгаа юм байна. Дашуур дээр нилээн дутсан шүү. За уургын мар зог тусаад уурган дээрээр нь уурга шүрээд авч байна. За нэг 3 гоноотой болсон. За мартай шургуун дээр нь 2 мөр гарч ирсэн. За мартай шургуун дээр алдаад тэмцээн өндөрлөж байна. За өндөр 7 адуучин залуу эмнэг хангалаас ургаж байна. За эхний адуучин Хинтээ аймгийн Дэлэрхан сумын яриад Хинтээ аймгийн Баруун бүсийн авраг адуучин Доржбүрийн сумын эсвэх авраг адуучин мордож байна. За цагдр азар сайхан бөлгсөн. За ер нь унахгүй юм байна шүү. Сайхан мэдрэмжтэй хараатай сайхан бөлгүүлж байна.
За мадуу зогссон гуйдад хөдлөгсөн. За ер нь одоо сумын сүүхэл одоо Булгаандаа гаршууд цаа юм байлаа шүү дээ ер нь бол. За хоёр аймгийн авраг гадууч мань мартуулж гисэн байна. За Энтэй аймгийн Жаргалтан сумрын аймгийн авраг гадуучин Уранхөө, Хинтэй аймгийн Дэлгэрхан сумрын аймгийн авраг гадууч Мөнгөрлөлийн Болц үхнэр мартуулж өгчээ. За дүүрэн сайхан бөлгсөн. За ийхүү хэрлэнгийн өдөө арлын нутгийн залуу нийслэлийн авраг шидрэл гадуучсан дэмжээнд төрүүлж байгаа юм байна. За аймгийнхаа баруун бүсийн авраг шидрэл гадуучсан дэмжээнд төрүүлээд за Энтэй аймгийн Баян мөх сумнаа болдог шиний нэгний нэвтрүүлэг бас төрүүлсэн. За 2024 оны Энтэй аймгийн авраг шидрэл гадуучсан дэмжээнд 5 дугаар ажиллагарсан Доржүрийн сумээс өх холбооны тэргүүн Баян дүүрэн тэргүүнтэйгээ ирээд өнөөдрийн тэмцээн уралдаан ингээд төрүүлж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриа шийрийн газар цагаан нутагтай Монгол улсын авраг гадуучин Борчлооны Сүхтэрж авраг гадуучин хонгор азрын дээр мартсан. За дуу сайхан бэлгээд явсан. За сайхан жидаа цагны 3 цаг дүүрэн өгсөн. За ямар харамсалтай юм бэ. Ингэж сайхан бөлгүүлж гад одоо сүүлийн мөчөд унжээдэг нэрэ. За боломгүй байж дээ. За 2023 оны Монгол улсын авраг шидрэл гадуучин дэмжээний эвнийг хангал бөлгүүлэх төрөл төрүүлсэн залуу штэ. За тэг хонгор азраас зантайхан сайхан бөлглөө. За Багнуур дүүргийн арайд Базар Задын Батэрдэн авраг гадуучин хээр азрын дээр мартсан. За дуу сайхан бөлгээд явсан. Бас л одоо эвнийг хангалтаа цав ус шиг хавчдаг залуу. Өнөөдөр бас тессэнгүй шүү. Хээр азраа сайхан бөлглөө. Улс аймгийн сумын яриад аймгийн авраг гадуучин Лангаанжовын Галандөв авраг гадуучин бөлгөлж байна. За өвөн алтан унганы эзэн Монгол улсын гавьяд малчин өөдлөгийн ламзран. За ламзрангийн Лангаанжовын Галандөв гэдсэн авраг улсын баруун бүс. За өнөөдөр нийслэлийн авраг шидрэл гадуучин дэмжээнд финалд үлдэн бөлгүүлж байна. За дуу сайхан бөлгээд явсан. За ер нь Булгаандаа сайн. Ер нь баргийн бол одоо унна гэж байхгүй. Сайхан бөлгүүлдэг гадуучин зарн дашшуур өгөөд идэх аваад гараа авчиж байна штэ. За өнөөдөр Улс аймгийн адуучдын холбооных нь бүрэн бүрэлдэхүүнээр ирж оролцож байгаа. Сонгоо харин дүүргийн арай дүүргийн авраг гадуучин Ганбаатарын Дорж үнцэг авраг гадуучин Хулмран дээр болчихсон засамлалтай. За одоо бөлгөндөө үнэхээр сайн л да. За ер нь унахгүй юм байна. Сайхан жудаа бөлгүүлээ. Сайхан үзүүлбэрийг харуулж байна. За одоо шурал харъя. За ер нь хараатай мэдрэмжтэй адуучин залуу. За ер нь ахмадууд ярьдаг. Ер нь адуу бөлгүүлж байхад ер нь хитрхи чангарч болохгүй шүү. Нүдтэй анж болохгүй, хитрхи яс яарж болохгүй гэдэг. За одоо сайхан бөлгүүлээд оноогоо дүүрэн авч байна. За Төв аймгийн Зүүн мод сумрын аймгийн авраг гадуучин Инквтын төвшин жиргэл авраг гадуучин. За хээр азрын дээр ноттойгоо бэлгээ авчихсан. За дэржтэй сайхан бэлгээд гараа авч байна. За дашчуур өгөөд гаруулчтай болохоор байна да. За удаа шурал харж байгаа бид төхөн. За адуу сайхан бөлгээд явсан. За Төв аймгийн адуучдын холбооны бас л бүрэн бүрэлдэхүүнээр ирж өнөөдөр тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. За Овд аймгийн Буянт сумраа Тунгалаг буян тараа нутгалдаг Бодон буурламартай аймгийн авраг гадуучин Бат сайхны Дөлөө 2 авраг гадуучин хонгор азрын дээр мартчихсан. Бөлгүүлэх нь аймгийн авраг гадуучин Баатаруугийн Батбаатар авраг гадуучин бардуулж гэж харагдаж байна. Сархтын авсан сайхан бэлгсэн. За адууч нэвгүй хоёр дишээ займч бэлгээд байна. За энэ унахгүй юм байна. За дашчуургээд бүр гараа авсан. За өнгөрсөн жил улсын авраг шидрэл гадуучин дэмжээнд эвний хангал бөлгүүлэх төрөлд 2 дугаар байр шалгарсан штэ. За ер нь сайхан шуугуулдаг адуучин байлээ. За өнөөдрийн Булгаан бол одоо шимтэйхэн сайхан Булгаан болсон. За удаа шурал харж байгаа бид төхөн. Саадуу сайхан бөлгсөн эргээд эвгүй зайлсан шээ. Тэр одоо зайлаан дээр дагаж одоо налсан. За тэгээ өөрөө тэгээ тэнцвэр болоод гуйдаж гарагдсан. За ингээд Ховд аймгийн Буянт сумаас 1600 км Бодон буурлмаар ачаад ирсэн. Өнөөдрийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож харагдаж байна. За улсын авраг шидрэл гадуучин дэмжээний мөнгөн медаль, улсын баруун бүсийн авраг шидрэл гадуучин дэмжээний хос хүрэл медалийг хүртсэн адуучин. За нийслэлийн авраг шидрэл гадуучин дэмжээний үеэр за хүүхдийн Марзангийн гоны уралдаан болсон. За 3 дугаар байранд Хаян Хэрваа хүү шалгарсан. За 2 дугаар байранд Дорногов аймгийн Далдан жирлэн сумын яриад Монгол улсын авраг гадуучин Батбүрийн хүү Хүрлбат 2 дугаар шалгарч. За тэргүүн байранд Сэлэн аймгийн харьяа Дорцүрэн тэргүүн байр шалгарж байна.
зохион байгуулалтын комиссийн шагналыг гардуулж баяр хүргэж байна. За дөрвөлсөнгүүд 2 сая төгрөг, 2 торсон уралдаанчууд сая 500 мянга, 3 дугаар байр шалгарсан уралдаанчууд сая төгрөгөөр одоо шагнал хөншүүлж байна. За нийслэлийн аврал шалралт хатуучин дэмжээний нэгэн төрөл болох адуу хатуучдын магтаалын утсын уралдааны 3 дугаар байранд за Баян Хонгор аймгийн Харьяат Сумын Аригчаа 3 дугаар байр шалгарсан. За 2 дугаар байранд Дархан аймгийн Харьяат Занданболт 2 дугаар байр. За тэргүүн байранд Өмнөгөө аймгийн Ноён Сумын Харьяат Сумын Алдар Туяач Сумын аврал шалралт хатуучин дэмжээнд 2 дугаар байр шалгарж ирсэн Батцэрэг тэргүүн байр шалгарж байна. За эмэгтэйчүүдийнхээ дунд морьтой саажуулах тэмцээн уралдаан зохион байгуулагдсан. За 3 дугаар байранд Төв аймгийн Батсүмбэр Сумын Харьяат Саруул Чимэг 3 дугаар шалгарсан. За 2 дугаар байранд Баян Хонгор аймгийн Харьяат Бямжав 2 дугаар шалгарсан. За тэргүүн байранд Завхан аймгийн Харьяат Цэвэлма тэргүүн байр шалгарч өргөмжил алтан медаль 2 сая төгрөгөөр одоо шагнаж байгааг та бүхэн харж байна. За нийслэлийн аврал шалралт хатуучин дэмжээний нэгэн сайхан зүйл бол сайн уургын мөрийг алдаршуулсан. За Өвсгөл аймгийн Түн Сумэрад Монгол улсын аврал хатуучин зохиц сайхны Мягмар сүрэнгийн Хонгор байрны 3 дугаар шалгарж байна. За 2 дугаар байранд Өмнөгөө аймгийн Хонгор Сумэрад аймгийн аврал хатуучин Мөнх хамгаалангийн 23 настай хулмар 2 дугаар шалгарж байна. Сайн уургын мөрний төрөл тэргүүн байранд Сэлэнг аймгийн Харьяат Баттулгын Цагаан бар тэргүүн байр шалгарж байна. Аймгийн аврал хатуучин Ганц Сүхийн Нэмсрэн Монгол улсын аврал хатуучин Дорж Дэрмийн Дэвшин Жирэл аврал хатуучин за Сэлэнг аймгийн Баруун бүсийн аврал хатуучин Ядамжавын Чонкор нар амжилт үзүүлж аймгийн аврал за тухайн тэмцээн уралдаандаас төрүүлж ирсэн түүхтэй. За нийслэлийн аврал шалралт хатуучин дэмжээний үеэр сайхан наадамчин шалгаруулсан. За Монголын хатуучдын холбоо суран гэдэл хэрэгэлдэг хатуучин залуучдын дунд сайхан наадамчдын тэмцээн уралдаан зохион байгуулсан. За 3 дугаар байранд Аранга аймгийн Ашаат Сумрад Алтан үеийг 3 дугаар шалгарч за 2 дугаар байранд Төв аймгийн Алтан булаг Сумын Харьяат улсын Төвийн бүсийн аврал хатуучин Бат сайхны Бэхэт аврал хатуучин 2 дугаар байр. За тэргүүн байранд Зэлэнг аймгийн Баянгол Сумын Харьяат Дамирэнгийн Дамби Жав тэргүүн байр шалгарсан. За хатуучин залуучд нь суран гэдлээ эргэлж сайхан суран гэдлээрээс гангарах ёстой байгаа. За нийслэлийн аврал шалралт хатуучин дэмжээний 15 дугаар байранд Баганга дүүргийн Харьяат Ичин нуруу шалгарсан. За шагналыг Монголын хатуучтай холбооны удирдах зөвлөлийн одоо 2 шагналыг хатууч баяр хүргэж байна. За 14 дугаар байранд Дархан аймгийн Харьяат аймгийн аврал хатуучин спортын мастер Хаян Хэрвагийн Буян дотгоо аврал хатуучин шалгарсан. За 13 дугаар байранд Хангул дүүргийн Харьяат дүүргийн аврал шалралт хатуучин дэмжээндээ 4 дугаар шалгарсан Мягмар сүрэн шалгарсан. 12 дугаар байранд Өвөрхөн аймгийн 900 Сумрын аймгийн аврал хатуучин Баатаргүйгийн Батхотор аврал хатуучин шалгарсан. За шагналыг Монголын хатуучтай холбооны удирдах зөвлөлийн бэлгүүн шагналыг хатууч баяр хүргэж байна. За 11 дугаар байранд Төвсгөл аймгийн Түн Сумрын Монгол улсын аврал хатуучин Алтан унганы эзэн спортын мастер зогц сайхны Мягмар сүрэн аврал хатуучин шалгарсан. За шагналыг Монголын хатуучтай холбооны тэргүүлэгч нийслэлийн Алдар Туяач Жамсрангийн Мөнгөн баяр шагналыг хатууч баяр хүргэж байна. За өнөөдөр тэмцээн уралдааны 10 дугаар байранд Баганга дүүргийн Харьяат Агтан нүрээ төлөгч ирсэн адмын аврал хатуучин Лувсан болдгийн Оюн баяр аврал хатуучин 10 дугаар шалгарлаа. За 9 дугаар байранд Багнуур дүүргийн Харьяат Өвөл зүүнний нүүдэлчин Бистолын аврал хатуучин Борын Бямс хөрөн аврал хатуучин 9 дугаар шалгарсан. За 8 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Харьяат Батчаргалын Баярмгийн 8 дугаар шалгарсан. За 7 дугаар байранд Багнуур дүүргийн Харьяат Базар сатын Батэрдэн аврал хатуучин 7 дугаар шалгарч Сүхбаатар аймгийн Сүхбаатар Сумын Харьяат Ширийн газар цагаан нурдтай Монгол улсын аврал хатуучин Борчуулны Сүхтөрж аврал хатуучин 6 дугаар шалгарсан. За өнөөдөр тэмцээн уралдааны 5 дугаар байранд Төв аймгийн Зүүн мод Сумын Харьяат аймгийн аврал хатуучин Инкбаттын Дэвшин Жирэл аврал хатуучин 5 дугаар байр шалгарч 5 сая төгрөгийн эзэн болж байна. За аймгийн аврал шалралт хатуучин дэмжээнд төрүүлсэн Сумын аврал шалралт хатуучин дэмжээнд 3 удаа төрүүлсэн аврал хатуучин. За 4 дугаар байранд Увс аймгийн Дэс Сумын Харьяат аймгийн аврал хатуучин Лангаажавын Галан дэв аврал хатуучин 4 дугаар шалгарч 6 сая төгрөгийн эзэн болж байна. За 3 дугаар байранд Сонгоо архин дүүргийн Харьяат дүүргийн аврал хатуучин Ганбаатарын Дорж үнцэг аврал хатуучин 3 дугаар шалгарч 10 сая төгрөгийн эзэн болж байна. За 2 дугаар байранд Ховдын Сэнгэр хязгаараас зорин гэрж оролцож байгаа аймгийн аврал хатууч Бат сайхны Дөлөө 2 аврал хатуучин 2 дугаар шалгарч 15 сая төгрөгийн эзэн болж байна. За ийхүү нийслэлийн аврал шалралт хатуучин дэмжээн анх удаага зохион байгуулагдаж за тэргүүн байранд Сахан энтийн нутаг Дэлгэрэн Сумын Харьяат Дорж бүрийн Сумын сүх аврал хатуучин төрүүлж нийслэлийн аврал хатуучин цол 20 сая төгрөг 1 тонн русский овесны эзэн болж байна.
Өнөөдрийн тэмцээн уралдаан байн шигрэл өндөртэй зохион байгуулалт өндөр түвшин зохион байгуулагдсан. За Монгол эх орныг эзэнтэй байлгаж байгаа адуучин залуучтай алдаршуулж нийслэлийн аврагчлалууд адуучин дэмжээг зохион байгуулсан нийслэлийн засаг дарга богерт Улаанбаатар хотын заграгч Шишгагийн Баатар, за Русский авиасын хамт олон, за Ушхан компани, за Монголын адуучтай холбооны удирдах зөвлөлийнхээ бүх хүмүүстээ баяр сандалснаа илэрхийлье. Мориндоо хайртай хүн, эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морио уния. За өнөөдөр ингээд 2025 оны 3 сарын 29-нд нийслэлийн аврах шалралт адуучийн тэмцээн анх дугаар тэмцээн хийлээ. Монголын адуучтай холбоо нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч тэмцээн 21 аймаг 9 дүүргийн 39 адуучин залуус маань ИТАВ эдрийн жахвага сорин өрсөлдлөө. Тэмцээн уралдаа үнэхээр сайхан болж өндөрлөө. За тэгээд энэ тэмцээнийг ивент итгэж оролцсон нийслэлийн засаг даргын тамгын газар болон бүх хамтран ажилласан албан байгууллага аж ахуй нэгж бүх хүмүүстээ баярсан талархснаа илэрхийлье. Хинтээ аймаг дэлгэрийн хаан сумын 4-р багийн малчин Доржүрийн сумээс өгдөг. Нөгөө нийслэлийн аврах тэмцээнд орж амжилттай оролцож тэргүүн барилсандаа баяртай байна. Тусал дэмжсэн аав ээж хань үр хүүхэдтэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За тэгээ найзуудаа маш их баярлалаа. Энэ хүртэл бүх юмэр бүтээж байсан дүү бол зөв уран хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. За тэгээд өнөөдөр энд хуран зүгэлсэн Монгол орны өнцөг булан бүрээс аймаг дүүргээ төлөөлөн ирсэн бүх сайхан тамирчтай тэгээд баяр хүргэе. Жиг сайхан өрсөлдөг сайхан залуучууд байна. Тэгээд хүү мандлынхаа ногоон дэвжин дээр өнөөдөр 2 дугаар байранд орлоо. Тэгээд би чинь Ховд аймгийн Буянт сумын аймгийн аврагын адуучин Батцайхны Дөлөө 2 гэдэг хүн байна. Тэгээ өөрийнхөө буддан буурламрыг ачаа тэгээд 1600 км туулж ирсэн. Ямар ч сан тэгээ туулж ирсэн хэрэгээ бүтээсэн баяртай байна. Намайг Сонгоны хайрхан дүүргийн аймгийн авраг адуучин Ганбаатарын Дорж Муцаг гэдэг. За одоо ингээд энэ сайхан нийслэлийн авраг гэдэг анх дугаар тэмцээнд амжилттай сайхан оролцлоо. Энэ сайхан тэмцээнийг зохион байгуулсан нийслэлийн засаг даргын тамгын газар Монголын адуучтай холбоодыг маш их баярлалаа. За ингээд сайхан тэмцээнд оролцож 3 дугаар байранд орлоо. Одоо намайг үргэлж тусалд дэмждэг аав ээж тэгэл найз нөхөд хань ижил бүгдээрэнд нь одоо нутгийн Сонгоны хайрхан дүүргийнхэнтэй ингээд баярлалаа гэж хэлье. За би Увс аймгаас төлөөлж ирсэн Увс аймагт ирсэн яриад Сонгожийн үлэнд өгдөл байна. За өнөөдөр тэгээд нийслэлийн аврах шалрах адуучны тэмцээнд ирээд яхан 4 дугаар өрөллөө. За тэгээд аймгийн дөрвөн шилдэг 41 адуучин оролцлоо. Тиймээс ах 4 дугаар өрөллөө. За намайг Төв аймгийн 100 мотын хараад Инкодмын 40 гэдэг. За 21 аймгийн 9 дүүргийн адуучтай аврагуудтай юу хаа үз 5 дугаар өрөнд төрсөнд маш их баяртай байна. Өмнөгов аймгийн хаан гурсан аймгийн аврагт шүмэн камалг залуу байна. За өмнөгөөс ирээд тэмцээн сайхан боллоо. Өмнөгов аймгаас холмортойгоо ирээд шилдэг ургаамаар 2 төрсөнд маш их баяртай байна. Сайхан нийслэлийн аврах шалралт тэмцээнд сурны төрөлд оролцоод төрүүлсэндээ маш их баяртай байна. Энэхүү тэмцээнийг одоо санаачлан зохион байгуулж байгаа одоо мөнх 2 тэргүүндээ болон хамтран ажилласан бүх хүмүүстээ одоо цаашдынхаа ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт их хүсье. За сайн байцгаана уу. Би Өмнөг аймгийн Ноён сумын харьяат сумын алдартай байж Гамбатын Батцэг гэж юм байна. За ингээд өнөөдөр хүү мандлын дэвжэн дээр нутгийн шилдэг адуучид оролцлоо. Үнэхээр сайхан тэмцээн болж өнгөрлөө. Тэгээд өнөөдөр Монголын адуучдын дундах эрүүлч магтаалтын улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ. Сэтгэл маш өндөр байна. Өнөөдрийн тэмцээн маш сайхан зохион байгуулалттай өргөн дэвгэр сайхан болж өнгөрлөө. Тэнгэрийн доор миний хороо молор хэрдний химэр таюмаа морин хорин аялгуу эгшиглээд Монгол түмний баяр баясгаланхөө хормостаас заяасан далахын хурдууд хүмүүний химэрт орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа түүх домогтой морьтон заяа
ирмийн бахархаад ирмийн хурдан шандас хүлэгээхөө хурамстаас заяасан давхын хурдууд хүмүүний химэрд орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаад түүхт өмгт морьтон заяа харвж босоо төрсөн унаа энэ тэгнээсээ мултарж идүүлсэн одоогоо тоос хэлэн хурдлан давхих чигүүртнүүд торгон жолоод тодмагнаагүй хурмстаас заяасан давхын хурдууд хүмүүний химэрт орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа мөхтө морьтон заяа хурмстаас заяасан давхын хурдууд хүмүүний химэрт орсон эрдэнэ төрийн сүлдэндээ дэдэлсэн бахархаа түүхт мөхтө морьтон заяа Монгол адуучин Entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хошхон брэнд. Эрүүл хүнсээр дэлхийг дайлна.